Монгол Улсын их хурлын өргөдлийн байнгын хорооноос 2014 оны 12 дугаар сард боловсролын хууль тогтоомжийг хэрэгжилтэд хяналт тавих талаар иргэдийн өргөдлийг байнгын хорооны хуралдаанд хилэлцүүлэх шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм а. Энэхүү ажлын хүрээнд Улсын их хурлын гишүүн өргөдлийн байнгын хорооны дарга ажлын хэсгийн ахлагч Баасанхүү өнөөдөр Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 117, 37, 72, 57, 61 дугаар сургуулиудын үйл ажиллагаатай танилцлаа. За ажлын хэсэг 2015 оны 4-р сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын багш ажилтнуудтай уулзсан уулзалтын үеэр сургуулиудаас гарсан санал хүсэлтүүдийг холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэх ажлыг эхлүүлсэн бөгөөд ажлын явц байдлын талаар дээрх 5 сургуулийн удирдлагуудтай уулзаж санал солилцсон юм а. Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 117 дугаар сургуульд 640 хүүхдийн багтаамжтай хийдийч 1240 орчим сурагчтай 2 ээлжээр хичээлдэж байгаа юм а. Тус сургууль төв замын хажууд байрладаг учраас хүүхдүүд зам тээврийн осол өртөх магадлал өндөр байдаг. Тиймээс хурд сааруулагчийг засварлах, гарцны цагаан шугам хийх шаардлагатай байгааг өргөдлийн байнгын хорооны даргад танилцуулсан. За ерөнхий боловсролын сургуулийн 37 дугаар сургууль нь 1983 онд байгуулагдсан 93 багштай 1940 гаруй сурагчтай 2 ээлжээр хичээлж байгаа. За тус сургуулийн хувьд эх хичээлийн жилээс 1-р ангид 6 бүлэг хичээлэх төлөвтэй байгаа гэсэн юм. За мөн сургуулийн дээврийн засвар, сантехникийн засвар үйлчилгээний ажлуудыг хийсэн бөгөөд сургуулийн орчин шаардлагатай тохичлтын зарим ажлыг Дэлхийн зүүн Монгол олон улсын байгууллага шийдвэрлэж өгсөн байна. Түүнчлэн сургуулийн орчныг гэрэлтүүлэх муу байгааг шийдвэрлүүлэхээр дүүрэг хорооны удирдлагуудад хандаад байгаа юм байна. За Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 72 дугаар сургууль нь 1800 гаруй сурагчтай 2 ээлжээр хичээлдэг байна. Сургуулийн барилга 1979 онд баригдсан, дээвэр нь хуучирч муудснаас жил бүр солих шаардлага тулгарч байгаа юм а. За харин ерөнхий боловсролын 57 дугаар сургууль нь 920 хүүхдийн хүчин чадалтайч 1400 гаруй сурагчтай бөгөөд сургууль байгуулагдсан цагаас хойш 40 жилийн хугацаанд биеийн тамирын зааланд нэг ч удаа их засвар хийгээгүй лээ. За дээрх сургуулиудын өмнө тулгамдж байгаа бэрхшээл нь 2010-2011 онд Дэлхийн зүүн Монгол олон улсын байгууллагын санхүүжилтээр тохижуулсан мэдээлэл зүйн танхимын компьютер ашиглалтын хугацаа дууссан шинжлэх шаардлагатай байгааг өргөдлийн байнгын хорооны даргад дуулгасан юм а. За үүний дараа Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 61-р сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус сургууль нь 1975 онд бага сургуулийн зориулалтаар баригдаж ангидан галгаатай хичээлж байгаад 2006 оноос 750 хүүхдийн сургууль баригдаж ерөнхий боловсролын сургууль болон өргөжүүлсэн байна. За өглөө 7 цаг 30 минутаас 19 цаг 30 минут хүртэл тасралтгүй хичээлдэг. За гэвч номын сан, цайны газар, биеийн тамирын заалгүй ерөнхий боловсролын сургуулийн сурагчид төгсөхдөө физикийн туршилт хийж үзээгүй төгсдөг хэмээн тус сургуулийн захирал мөх чимэг танилцуулж ирсэн юм а. За мөн тус сургуулийн өргөдлийн барилгын ажлыг эхлүүлээд 2 жил болж байгаа бөгөөд энэхүү барилганд зарцаагдсан барилгын жагсаалтад орсон тухай байнгын хорооны даргад танилцууллаа. Бидний өнөөдрийн бас гол үзэх асуудал болохоор бидний компьютерийн хэрэгцээ, түүний илэгдэл хорогдолтой холбоотой асуудлаар нэлээдгүй эцэгээс гомдол ирсэн байгаа. Яагаад вэ гэх юм бол компьютер маань өөрөө 4 жилийн насжилттай гэдэг. Тэгэхээр улс бол ерөөсөө компьютерийн асуудлаар анхаарал тавихгүй. Төрийн бүс байгууллага тэр дундаа Дэлхийн зүүн байгууллага нэлээд анхаарал тавьж ажиллаж ирсэн байна. Тэгэхээр энэ асуудлыг нэг талд нь шийдэх талаар бид ажиллаж байгаа. Өргөдлийн байнгын хороо боловсролын яамтай хамтраад ерөнхийдөө асуудал тавьсан. Тэгээд хятадын буцалтгүй тусламжаар бүх сургуулиудын багш болон сурагчдыг компьютераар хангана гэсэн асуудал бол тендер нь яваад 2 жил гаруй гацчихад байгаа юм билээ. Өөрөөр хэлбэл манай нөгөө хуулийн байгууллагууд бас шалгаж байгаа гэсэн нэрээр ерөнхийдөө ингээд гацаацсан байлээ. Тэгээ энэ асуудлыг бол өргөдлийн байнгаараа шуурхай шийдвэрлүүлэхээр ажилланаа. За эх 7 хоногт өргөдлийн байнгын хороо боловсролын тухай хууль тогтоомжийг хэрэгжилт сургалтын орчны талаар хилцүүлэг зохион байгуулах юм. За цаашлаад байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг авч хэлцэх юм байна.